За юу бацхан guys. Ингээд Berserk manga-ны маань volume 4 ороход бэлэн болсон байна. Тэгээд энд гарах эхний хэсэг бол volume 3-ын сүүлийн chapter болох Gold Age arc эхлэл. Тэгээд үргэлжлээд volume 4 эхний 2 chapter-ын бичлэгт гарсан байгаа шүү guys. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө дарддаг юмнуудад дараад ороод ирээрэй. За ингээд бичлэгэндээ орцгоё. Gambino хэмээх хэрээр өдөр дуусан хөлсний зэргүүд модноос дүүжсэн цогцсуудтай аимшигтай дүр зурагтай таарлтана. Цогцсуудын дунд нэгэн эмэгтэй биеийн доор цус болон төрсний дараах шингийн дунд хэвтэх Нира хүүхэд байв. Түүнийг ихэн нас барсныхаа дараа төрүүлсэн бололтой. Хөлсний зэргүүд бүгд түүнийг үхсэн гэж бодно. Гамбиногийн амраг Шису 3 өдрийн өмнө зулсан байсан тул газар эвдэх хүүхдийг анзааран түүнийг тэрч авна. Гамбино түүнийг болиулах гэж оролдоход хүүхэд газар унаж хөдөлж уйлж хэлснээр амьд гэдэг нь илэрнэ. Шису Гамбиногийн гараас мултран хүүхдийг өөрийнх мэд инхрүүлэн авч явна. Бүлгийн бусад гишүүд энэ хүүхдийг муу ёрын дохио гэж үзэн дургуутсан ч Гамбино Шисуг аль хэдийн хүүхдээ алдсан учраас сэтгэлийг нь тайлгаруулах гэж хүүхдийг үлдээхийг зөвшөөрнө. 3 жилийн дараах үйл явдал гарч тэр нэрээ газ болох нь харагдана. Тэрээр өргөж авсан их Шисүн тахлаар нас барахыг харан гашуудана. Дахин 3 жилийн дараа газ хөлсний сэргүүдийн тулаанд туслан Гамбиногийн зэвсгийг үүрж авч буй нь харагдана. Удалгүй Гамбиногийн хатуулагч хэлхийлж газ зэвсгийг нь хурдан сольж амжаагүй тул Гамбино түүнийг жадны хаяшээр нүур рүү цохино. Гамбино газд сэлэн барихыг зааж эхэлнэ. Гэвч хөлсний сэргүүд хүүхдэд зориулсан зэвсэггүй тул газ том хүний сэлмээр бэлтгэл хийдэг байв. Бэлтгэлийн явцад газ хэд хэдэн удаа зүсэгдэж хүн сэлмийг удирдахад бэрхшээлтэй байсан ч Гамбиногийн хацрыг баг зэрэг шалбалж чадна. Үүнд дуурсан Гамбино сэлмээрээ түүний нүүрлүүс авч хамар дээр нь гүн сорив үлдээн. Тэр шин газ шархандаа халуурч ивтгэхдээ их Шисүн түүнээс болж өөд болсон гэх цэргүүдийн яриаг сонсож тэрээр өөрийн ганц хань болох сэлмээ тэврэн унтна. Маргааш нь газ бэлтгэлээ хийж байх бөгөөд Гамбино өөрийн бурууг намжаах гэсэн мэт шархны тос өгөхөд газын царайнд тэрхүү хугацаанд энэ эмсэглэл тодордог. Дахин 3 жилийн дараа 9 настай газ цай руу довтох тулаанд Гамбиногийн хажууд урд шугамд гарна. Илүү том дайсандаа тулдахад хүндрэлтэй байсан ч тэрээр анхны алгаа үлдэж чадна. Арт талаас нь өөр нэг цэрэг дайрах үед Гамбино түүнийг авардаг. Тэр өдөр дайрал амжилттай дуусны дараа газ олсон мөнгөө Гамбинод өгөхөд Гамбино сайн ажилсны шагнал болгон түүнд ганц зоос шидэж өгнө. Газыг холсны дараа бүлгийн өөр нэг хөлсний цэрэг болох Донован Гамбинод ортож нэгэн хүсэлт гаргадаг. Шүн газ унт чадалгүй хэвтэж байхдаа майхны гадаа сүүдрөөлж харна. Донован урилгагүйгээр майханд орж ирэхэд аюулыг мэдэрсэн газ шилмээс шүүрхийг оролцсон ч Донован түүнийг дарж унагадаг. Газ хөдөлж чадахгүй, зэвсэгтэй ч хүрч чадлагүй хэвтэн. Газ Доновантай хэсэг хугацаанд ноцтолсны эцэст нас хүчээр илүү Донованд баригддаг. Донован Гамбинод мөгтүүлж газыг шөнийн турш худалдаж авсан гэхэд газын Гамбино гих сэтгэл бүрэн нурж унаа. Үүний дараа Донован газыг хүчрхийлдэг. Маргааш өглөө газ Гамбинотой нүур тулахад Гамбино юу ч болоогүй мэт энгийн зүйлс ярьж болсон явдлыг огт мэдэхгүй байгаа мэт аашлах нь газд түүнийг буруугүй байж магадгүй гэж бодоход хүргэдэг. Гэсэн ч газ үннийг асууж чадалгүй уурсандаа усны торхыг хагалж өрхөнө. Хэсэг хугацааны дараа Гамбино хөлсний цэргүүдийг ойлгох тулаанд удирдан орно. Газ Донованыг дайсны хоцорч үлдсэн хүмүүсийг хөөж алж байгааг ажиглан Донован тэднийг хороосны дараа гинэт нуруунд нь сум зоогдно. Тэр сумыг газ харавсан аж. Дараа нь газ дахин нэг сум Донованы ангасан ам руу харваж сэлмийн хоолойроо хүчээр шургуулan газ өөрийг нь үнэндээ хэн худалдсныг асуухад Донован хариуж амждаггүй нас барна. Тулааны үеэр газ ээжүүд их бууны сум газардаж тэрээр газар эвтэх Гамбиног харахад нэг хөлн тасарсан байв. Эцэст нь тулаан хөлсний сэргүүдийн ялдаар дуусахад Гамбиног бүлгийн эмчнэр асарж эхэлсэн ч тэр дахин тулдаж чадах хэсэг нь эргэлзээтэй болно. Зарим сэргүүд шинэ өдөртөгчийн талаар бодож эхэлдэг. Харин газ Гамбиногийн дэргэд үлдэж тэр зүудэндээ Шисүг дуудаж байгааг нь сонсно. 2 жил өнгөрч газ нас биеэрээ өөрөөсөө хэд дахин том хүмүүсийн эсрэгч өөрийгөө хамгаалж чадах хэмжээнд хүрсэн байгаа нь харагдана.
тулаанд дайсны жанжныг устгасны дараа Гац уулын оройд очиж Гамбино чангаллыгаа тухай хэлнэ. Энэ үед Гамбино нохойтой болсон байдаг. Гэвч Гамбино Гацыг хэлсэнд ач холбогдол өгөлгүй, харин нохойнд мах авчирч өгөхийг тушаан түүнийг таягаараа зөхнө. Гац явсны дараа хэсэг цэргүүд Гамбиногоор тохиорхоход тэрээр маш их уурлана. Гац уурлан майхандаа орж доторхыг нь эвдэнс сүйтгэнэ. Тэр Гамбино өөрийг нь үнэлэхгүй байгаад гүн гүнхтэй байв. Оройн Гамбино согтуу байдалтайгаар майханд нь орж ирэн уур хилэндээ хөдлөгдөн Гацыг алахыг оролдоно. Тэр Шисүгийн өвхөл болон өөрийн хөлөө алдсанд Гацыг буруутгаж түүнийг харагцсан хүүхэд гэж дуудан 11 жилийн өмнө ихэнхээ цогцсны хажууд үхэх ёстой байсан юм гэж шилдэг. Мөн Донованд Гацыг худалцах хүн өөрөө байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр өвс Гацыг түүнд бүрэн урам нь хуурахад хүргэж тэр өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болно. Гамбино Гацыг булан чахан түүнийг золбин гөлөг шиг өөрийг нь дагахаас залхлаа гэхэд Гац түүнээс нөлөөстөнүүдээр яагаад гэж хэлэн сэлмээ түүний хүзүүрөө нэвт хатгадаг. Гамбино шархаа даалгүй нас барахынхаа өмнө Шисүг чи алсан гэж хэлдэг. Тэрээр унахтаа асаалттай лаа тавьсан ширээг мөргөж унагаан майханд гал гаргана. Энэ үйл явдал хөөсний цэргүүдийг сандаргаж бүгдийг цуглуулна. Тэд Гацыг өөрийн эцгийг хөнөөсөн хүүтэн цус далуурчин гэж үзэж өргөж асвсан эцгээсээ урвж мөн бүлэгт гай авчирсаг хэмээн зөвхөн харна. Ингэснээр Гац хуаран орхин зүхтгаас өөр аргагүй болдог. Гэвч зарим цэргүүд түүнийг мөшгөнө. Тэдний Гацын нурууг сумаар онож тэр хавцлын доорх гүйхүү ус руу унахад цэргүүд түүнийг өвсөн гэж бодон орхидог. Удалгүй Гац ухаан орж шөнийн тэнгэрийг ширтэн хаашаа явах юу ихээ мэдэхгүй хоцорно. Тэрээр босоход чонон сүрэг түүнийг бүссэн байв. Эхэндээ тэр өөрийгөө тэдэнд идүүлэхэд бэлэн мэт байсан боловч биеийн өөрийн ирэхгүй хөдөлж амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлдэг. Эцэст нь чоннуудыг үргээ хөөж чадсан ч Гац туйлдан унана. Дараа нь тэнүүшлэн яваа өөрийн хөлсний цэргийн бүлэг түүнийг олж түүнийг ганцаараа имэх чон устгасанд гайхан тэдэнд шин цэрэг хэрэгтэй байсан тул Гацыг өөрсдөө нэгтгэдэг. Тэр шинээс хойш 4 жил өнгөрсөн байх ба нэгэн хөлсний цэргийн бүлэг хүчтэй хамгаалалттай цайз руу довтолж байгаа харагдана. Тэд дотгош нэвтэрч чадсан ч азар том биетэй олон хүнд Саарл Хүлэг Баатар гэдэг нэрээр танигдсан Базуусаа хэмээх тайчин замыг нь хаана. Ажил олгогч нь Базуусад тулдах зоригтой хүнийг ирэн дуутахад 30 хүнийг ганцаараа хөнөөсөн бүр баага хүртэл алж байсан эхнэр хүндээс найсан цэргүүдээс хинч урагш гарч ирсэнгүй. Гэвч энэ үед нас бие төрч аврах сэлэн барьсан 15 настай Гац 7 алтан зоос нэхэн тулдахаар гарч ирнэ. Анхандаа түүнийг басамжилсан Базуусаа удалгүй Гац бодсноос нь хавь илүү ур чадвартай болохыг ойлгодог. Гацын тулааны урд чадвар нь хөлсний цэргүүдүүдийг дайсны талынхныг хүртэл гайхшруулна. Эцэст нь Гац Базуусагийн байлдааны сүхийг буталж бүсгэд нөхлийн цохилт өгч өршөөл гуйж байх үед нь сэлмээрээ толгойг нь хоёр хувааж ялтыг байгуулна. За энд хүрээд волюм 4-ийн парт 1 дуусч байна. Тэгээд яагаад 2 хуваагдаж орохоор болсон бэ гэвэл бичлэгээ янзлж байх явцад лаптоп маань крашлаад 3 цагийн хөдөлмөр маань талаар болсон байдгийн. Тэгээд яалтчгүй Berserk манганы маань зарим нэг волюмод 6 болон түүнээс их чадвартай байдаг болохоор хидэд хуваагдаж орох шаардлага үүсэх байх. Тэгээд одоо волюм 4-ийг дуусгачаад Vagabond-оор бичлэг хийдэг юм уу гэж бодож байгаа. Тэгээд ойлгомжтой Berserk маань ордгоор ороод явна. Гэхдээ Vagabond-тэй ээжлээд орж явж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд лайк болон сабаа сайн дарснаа дараагийн бичлэг нь илүү хурдан орох болно шүү guys. За бай.